За сүүлийн жилүүдэд одоо хүнсний хангамж аюулгүй байдлын асуудал нэлээд хурцаар тавигдж байна. Үүнтэй холбоотой шинжилгээний технологийн сангийн санхүүжилтээр ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн дээр ургамал хамгааллын бэлтгэлүүд ба ясны бордоогоор органик бордоо гаргаж авах нэртэй технологи зөвшөөрлтийн төсөл хэрэгжиж амжилттай дуслаа. За энэхүү төслийн гол зорилго маань бид нар одоо газар тариалангийн үйлдвэрлэлийн хамгийн чухал хэсэг болох хөрсийг үржил хэмээр хангах, дээрээс нь ариун их ургац авах, за өвчин хордноор бохирлогдоогүй чанартай юм ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр хүн амыг хангах юм гол зорилгоо тавьсан байгаа. За бидний судалгаанд ашигласан гол түүхий эд маань STS Foods компанид үйлдвэрлэсэн булгууны ясны хаягдл ясыг ашиглаад мөн ургамал хамгааллын хүрээлэнгийн эрдэмтдийн гаргасан шавьчтай тэмцэх болон ургамлын өвчний эсрэг үйлчилгээтэй био бэлгэмлүүдтэй хамтдхан одоо органик бордоо хийх ажлыг туршиж зөвшөөрүүллээ. За бидний хамгийн гол түүхий эд нь бол хаягдл яс байгаа. Хаягдл ясыг бол бид нар одоо байгаль дээр хаягдлаар хаяж орхих биш, үүнийг ашиглаад бордоо хийх юм технологи бүрдүүлсэн. За хаягдл ясыг мөн ургамал хамгааллын бэлтгэл болох гэрийн бэлтгэл, бие сүтэлс гэсэн юм хоёр бэлтгэлээр байжуулаа бүтээгдэхүүнийг гаргаж авсан байгаа. За энэ гэрийн бэлтгэлийн маань гол ач холбогдол бол одоо тармил ургамлын хөнөөлт шавжаас хамгаалах юм үүрэгтэй байгаа. Мөн айн болон бэлчээрээ хортон шавжийн эсрэг үйлчилгээтэй юм бэлтгэл байгаа. За дараагийн бэлтгэл нь бие сүтэлс буюу ургамлын өвчний эсрэг үйлчилгээтэй юм бэлтгэлээ гаргаж авч бордоонд ашигласан байгаа. За бие сүтэлсийн бэлтгэл нь өөрөө болохоор бактери мөөнцрийн өвчний эсрэг үйлчилгээтэй учраас бидний иддэг төрөл бүрийн төмс, хүнсний ногоо, үр тарианы үрийг ариутгах, за ургалтын үед гардаг өвчний эсрэг хэрэглэх, за мөн хадгалалтын үед бол өвчнөөс хамгаалах зорилгоор хэрэглэдэг юм биологийн бэлтгэл байгаа юм аа. За эдгээр бэлтгэлүүдийг бид нар бол энэ төслийн хүрээнд төмсний ургацыг нэмэгдүүлэх, за үр тарианы ургацыг нэмэгдүүлэх, за сүүлийн жилүүдэд нэлээд хүчтэй яригдаад байгаа ерөнхийлөгчийн санаачилсан тэр бомод үндэсний хөдөлгөөний хүрээнд модлог ургамлыг одоо богино хугацаанд яаж хурцтай өсгөж ургуулах уу гэдэг дээр туршсан байгаа. Ингээд бол бидний судалгааны үр дүнгээр ясны бордоог дангаар хэрэглэхэд бол одоо 30-аас 40% ургац нэмэгдүүлжсэн бол ургамал хамгааллын бэлтгэлүүдтэй өвчин хортны эсрэг одоо үйлчилгээтэй бэлтгэлүүдтэй хам хэрэглэхэд бол ургацыг бол 2-оос 3 дахин нэмэгдүүлэх шиг юм үр дүн гарсан байгаа. За эдгээр ясны бордооны өөрийнх нь онцлог бол мэдээж одоо хөрсөн шимжид дээдлэн бодисыг өгөх байгаа. Азот, фосфор, калий, кальцийг агуулсан юм бэлтгэл байдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд одоо төмс хүнсний ногоонууд бол кальц дутагдaltaй хөрсөнд бол ялангуяа төмс бол цахлаа өвчнөр нэлээд өдөө гэсэн юм судалгааны дүн байдаг. Тэгвэл одоо бид нар бол энэ ясны бордоо хэрэглэснээр одоо төмсний эрүүл ургамал авах юм боломж бүрдэж байгаа. За мөн төслийн нэг гол үр дүн нь бол одоо гэрийн бэлтгэл маань өөрөө төрөл бүрийн хортон 200 төрлийн хортон шавжаас хөнгөлөөр үйлчилдэг бол төмсний утсан утын эсрэг үйлчилгээ үзүүлдэг ийм ач холбогдолтой бэлтгэлүүд гаргаж авсан байгаа. За төслийн үр дүнгээр бид нар ер нь бол ясны бордоог энэхүү органик бордоогоо одоо үйлдвэрлэлд хэрэглэх зөвлөмж гаргасан. За энэ бордоог бэлтгэх технологийн зөвлөмжүүдийг гаргасан мөн эрдэм шинжилгээний